Cartagena. Испани колони хот гэж байгаа. Ер нь Латин болон Өмнөд Америкийн олон ийм колони хотуудаар орж үзсэн. Энэ бол хамгийн үзэсгэлэнтэй нэг юм. Маш бүх байшин их гоё. Hello. Тэгээд колони байрлалд дандаа юм дээр юм таттай. Сонио. Дизайнтай. Байрлалд юмтэй. Яа. Хүмүүстэй сайхан ааштай. Дандаа мэдчихлээ. Ашигтай. Энэ нэ сигаро зарж Колумбас сигар сайтай. Acerca. Viva México, cabrón. Viva México. Hey, voy a pedir disculpas que te hable inglés, pero vos tenés una vista como de gallina. Y el sol escucha que brilla, pero luego la caliente, güey, cuando fuera. Колумбийн Картахена хот үнэхээр үзэсгэлэнтэй юм байна. Энэ дандаа дээр үеийн колони байрлалууд байна. Ингээд энийг их сайхан арчилсан. Голдуу энэ барилгуудын загварын танад сонирхолтой ийм ингээд дээрээ ийм агттай балкон гэдэг тийм балкон ч юм одоо агттай энэ их гоё сэлбэртэй байна. За тэгээд энэ дээр харж байгаа энэ гоё юм цэцэг ургуулчихсан байна. За энэ нутгийн бүсгүй байна. Зураг авах. Тэр хагас өдөр өглөө одоо 7 цаг болохоор хүн байхгүй. Өчигдөр орой бол маш их хүн бүжигнжсэн. Өмнөх бичлэгээс та нар харсан байх. Хагас өдөр өглөө 7 цагаас Картахенагийн годамжинд шашны байр болж байгаа шиг байна. Хүүхдүүд ингээд ном шашны ном наацаа байна. Тэр юм цагаан авцтай. Альчуу цагаан мотоциклтай унтсан. Одоо ингээд уншдаг байна.
За энэ бутик зочд буудлуу гэд байгаа. Энэ гадуур айлаад байх юм бол жижигхэн. Одоо энд нэг 8000 өөрөө байна уу юу? Дээшээ годал мод урцсан. Тэгээ цөөхөн хүн байдаг. Тэгээд энэ гоё зочд буудал байна. Тэр энэ колони үеийн байшин байна. За энэ ингээд гоё байгаамаа. Энэ нэрийг ашиглах зав болдохгүй л. Юм хүмүүсэд гадуур яваад. За энд ингээд цайгаа бэлтсэн юм. Энд дээр нэг ургамал ургацсан болохоор ийм гоё. За тэр ингээд жижигхэн нарийнхан годомж байна. Энэ ингээд тэр өглөөр цайгаа их цахиасан. Одоо цагаан альстай гал руу явах хэвээр. За түр байж та. Картахенагийн ойролцоо буюу цаг машинаар яваад олон сайхан цагаан альстай хадаа хэрэг байдаг гэсэн. Энэ бол өөрсдөө хэлсэн гэдэг. Энд ингээд цаг яг нэг хүн 15 доллар өдрөө хоолно орсон. Тэгээд ирлээ. Энэ бол энэ санаанд хүрсэнгүй яг сайхан цагаан альстай нэрийг байна гэдэг. Маш хүнтэй дээр нь бүрийн одоо машинууд байна. Энэ бол дээр нэг Тайландын бүхээр бас ийм байсан. Энэ бензин үнэртэй шуугaalтай бензин үнэртэй дээрээс аюултай ийм юм байж байгаа. Энэ бол хөгжиж байгаа орны шийдтэй. Яг одоо энэ нэг ганц хаалгацсан юм одоо энэ такий мьюзик байна. Энэ хөгжлийн сонсоод, цаг хөгжлийн сонсоод нэг ганц багтаад байгаа хүмүүстэй юм доо. 3 цаг байгаа. Тэгээд маш их хөгжтэй ер нь таалцсан юм. Энэ хөө хамгийн одоо миний үзсэн хамгийн гоё цагаан альстай ард бол Кубд байсан. Дараа дээрээ цагаан альстай үнэхээр гайхалтай байсан. Тэгээ мэдээж Малдив байна. Филиппиний зарим ард байна. Тайланд тэгээд Бангладеш. Цайнаар энэ коктейл боктейлийг өдөрж юм дөө. Энэ гол туристууд яг ийм гоё зүйлсүүд. Смотрите. Margarita de piña, paso. Margarita de piña. Paso. ¿Esto? ¿Tú quieres dar esto? Өнөөдөр хагсаад хүмүүс бүгд өдөр баг нэг байт юм шүү. Энэ сайхан хүмүүс тоглолт хийж байгаа нэг тоглолт. Нэг тоглолт хийж байна.
Колумбия Картахена хотод гой хоолногоо хийх юм байна. Хан хоолногоо тэгээд өндөр тийм бүжигчд стайл. Цайз бас гоё юм байна. Хотод тойрсон хуучаа хотод тойрсон цайз. За одоо ингээд нар завхын хүмүүс үзэх гээд энэ сууларсан байна. Энэ цаадад нь болохоор орчин үеийн суваа. Одоо том шууд болсон. Энэ болохоор хуучаа. Энэ Картахена өөрөө тогно. Энэ цайз энэ хотыг Англи, Францын дээрэмслээс хамгаалах гэж хийсэн байна. Энэ нэг Карибын тэнгисийн дээрэмсээ кино байдаг шүү дээ. Тэндэл одоо эндээс үүдэлтэй юм шиг байна. Энэ гоё ингээд хуучаад гоё хадгалсан байна. Хамаамын нэслэг юм байна. Хуучаадтай тэгээ ажил юм байна. Хамаамын хуучаад Картахена шиг юм гоё биш. Сүрэмээ дотор тал нь юм гоё. Гол донтоноос ороо цэнгэлдэг байлаа шиг. Дэлгүүрийн доторх ийм гоё. Цэнгэлдэг хүрээлэн шиг ийм дизайнер хийсэн байна. Гоё хийсэн биш үү? Гоё хийсэн. Картахена хотын том дэлгүүрийн дотор дэлгүүрийн дизайн хийхдээ нэг юм цэнгэлдэг хүрээлэн шиг дугуй. Гоё дизайнтай хийсэн дэлгүүрээс юм утгатай байна л да. Тэгэхээр гоё юм байна. Колумбийн үндэсний энэ брэндүүд л үнэхээр гоё юм аа. Үнэхээр хийц бид нар бол ерөөсөө Итали, Францын тансаг дизайн утгатай их төстэй зарим бүр илүү гоё. Одоо ингээд эмэгтэй хүний даашнс гэдэг ийм гоё. Энэ бол Оскар де ла Рентагийн
Даашинстай төстэй байна. Тэгээд энэ одоо тэ ийм гоё. Энэ бол 100% лен. Халуун өмсдөг. Энэ бас сектор Оскар Лорентагийн дизайнууд байгаа байхгүй. За тэгээд гайхамар юм уу? Хүмүүс нь ч ганга юм байна. Энэ бас Оскар Лорентагийн дизайнууд байна. Үнэхээр тансаг. Аймаг гоё. Порто алмас гэдэг. Аймаг гоё юм. Стогой. За өнөөдөр өглөө барьсан загас гинэ. Одоо тэгээд нутгийн загсныхаа хоолны ундааны үнэтрээ тохиод байж байна. Колумби Картахена. Санчеста ухчихтай өөртөө. Тэгээд ахуага. Өнөөдөр нэг өдөр үнэхээр гоё үзэмжтэй колони энэ байшингууд бүх гудамж нь ийм гоё. За тэгээд энэ хот маань Испани колончлогчдын эсрэг хамгийн түрүүнд босго гаргаж тэмцсэн юм байна. 1800 онд Испани колоноос гарсан Испани колончлогчдод тэмцэхэд нь Испани хаан зэрэг явуулсан байна. Тэгээд эдгээр энэ хотны гадуураа юм хэрмээр ингээд хүрээлгдсэн. Хаалт ингээд хаагдсан байгаа ингээд. Тэгээд тэрэн дотроо бүгдээрээ хотоо хамгаалаад сүүлдээ бүр муур адуу хулган сүүлдээ бүр охтон хүртэл ийдсэн байна. Hola. Buenos. Тэгээд энэ цаажид байгаа. Тэр үзүүлчихсэн. За хүмүүс ингэ зураг авах бол ажилдаа гарцсан хүмүүс байж байна. Өчигдөр ус бол ингэ. За одоо энэ сайхан талбай. Энэ нөгөө Колумби алдартай Фернандо Ботерогийн ийм хөшөө байгаа. Энэ хөшөө дэлхийн том том хотуудад байдаг. Фернандо Ботерогийн гол урлагийнх нь бусдаас ялгарх шинжлэх нь энэ Латин Америк болон Зүүн Америкийн хүмүүсийн бие хэлбэрийг урлагаар гоо сайхан гэж үзүүлж ингэж бэлэхэлсэн үүгээр онцлогтой бүх зураг бүх амьлууд нь ийм үүний биеийг томсож харуулсан байдаг. За ингэж сүм энэ сүм чоорх байлаа би цааш энэ ялаа газар сүмд орж үнэхээр үзүүлдэг. Cartagenаас Богота руу нисэн. Боготагаас Ла Паз руу нисэн. Боливийн нийслэл буюу дэлхийн хамгийн өндөр нийслэл.